засгийн газар аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа Монголда бүтээцгээ урайтай Монгол брэнд төслийн цуврал нэвтрүүлэг эхэллээ. Энэ удаагийн дугаар сонгон хайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эрхэлдэг Сарангойд гутлын үйлдвэрээс хүргэж байна. Цэргээс халагдаж ирсэн залуухан эр гутлын үйлдвэрт орж ажилласнаар энэ байгууллагын түүх эхэлжээ. Сарангойд гутлын үйлдвэрийн үүсгэн байгуулагч Захирал Гомд орчин 80-ад оны эхнээс гутлын үйлдвэрт ажиллаж байгаад 2000 онд гутлын үйлдвэрлэлийн бизнест орж өнөөдрийн компанийнхаа үндэс суурийг тавьсан юм а. 2011 онд албан ёсоор аж ахуйн нэгж болж өнөөдөр 20-ад хүний ажлын байраар хангаад байна. Үйлдвэрлэлээ эсгүүр, ойдол, улалгаа болон өнгөлгөө тослохоо гэсэн үе шаттайгаар явуулдаг бөгөөд өдөрт 30 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Үзэгчдээ манай Монгол брэнд төслийн нэвтрүүлэг сонгон хайрхан дүүргийн Сарангой гутлын үйлдвэрээс үргэлжилж байна. Та одоо ингээ өөрийн үйлдвэрсэн гутлаа дотооддоо борлуулж байна. Гадаадд борлуулж байсан туршлага байгаа юу? Цаашдаа ер нь гутлаа гадны улс орнуудад борлуулъя гэсэн төлөвлөгөөг би Орос улс руу нохоо дотортой эсгэн улдаа гуталгал гаргаж ирсэн. Өвөр Монгол руу манай энэ хээтэй гутлыг бол гаргадаг юм. Энийг бол авдгийг энэ намар үзэсгэлэн бид нар явсан өвөр Монголын хэрэглэгчд бол авах сонирхолтой. Хэрэглэх дуртай. Энд яагаад гэвэл бүх юм асар хийдэг болохоор илүү сонирхолтой байдаг л та. За би энэ компанид юу хийдэг? Улгаач хийдэг байгаа. За тэгээд ерөнхийдөө манай гутал үйлдвэрээс одоо гарахаас өмнө болохоор анхан шат нь юу эхэлдэг вэ гэхээр эсгүүрээс эхэлдэг байгаа. Эсгүүр нь болохоор биднэрт одоо ямар хэмжээтэй, ямар өнгөтэй, ямар дүрстийг нь одоо бидэнд үзүүлнэ. Тэгээ эсгүүр бол хүний хөлд бол яг таарсанд байх хэвээр стандарт. Монгол хүний хөлийн стандарт нь бас Европынхоос бас арай өөр үүдэг гэдэг байгаа шүү дээ. Тийм болохоор тэр Монгол хүний хөл тохирсон стандартыг бас гаргана л та. Нийт бүтээгдэхүүний дийлэнхийг хороо Монголд эзэлдэг бөгөөд Монгол загварын эрэгтэй эмэгтэй хүүхдийн ээдэн гутал, нохой гутал зэргийг улирлын чанартаагаар үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэсэн нохой гутлаа Оросын холбооны улсад нийлүүлж байсан бол Монгол загварын ээдэн гутлаа бүгд найрамдах Хятад ард улсад борлуулж байсан арвин туршлагатай хамт олон юм а. Орон нутгийн малчин хөдөлмөрч иргэдтэй зориулан малчтын гутлыг мөн үйлдвэрлэж байсан бөгөөд энэ ондоо багтаагаад цэвэр арьсан 100% гар аргаар уралсан чих татахгүй сайн чанарын хүүхдийн гутал үйлдвэрлэхээр ажиллаад байна. Сарангой компани нь техник технологио сайжруулан олон улсын чанар стандартад нийцсэн олон төрлийн гутал үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах хэдийн төлөвлөгөөтэй. Зэгт ажиллаж хийдэг. Тэгээ ойдлын зэгт ороод 5 жил болж байна. За манайх бол олон төрлийн гутал хийдэг. Одоо бол зуны нөхцөлд бол одоо хором ойж байна. Дэх нь манай монголчууд бол одоо Орос хором гэж өмсдөг байсан бол энэ Монгол хоромыг бол Монголын бүхэл энэ Оросын материал нь бол Монголын материал. За энэ материал нь бол одоо яг чийг татдаггүй, эрүүл ахуйн шаардлага хангадаг Монгол хүний хөлд тохиромжтой учраас тэр даваа талтай. Дэлхийд гаргалдах Монгол брэндийг Сарангой компани бүтээж байна. Монгол брэнд